Сайн байцгаана үзэгчтэй Монгол Улсын олон нийтийн телевиз MNB спорт суугт хамтгаар хүмүүс үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За бид та бүхэндээ спорт таны амралтанд нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаараар бид бүхэн Орхон аймгийн Эрдэнэ дотоод зохион байгуулагдсан усан сэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээнийг та бүхэндээ цувралаар хүргэх болно. Ингээд эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр манай студид Монголын усан спорт сонирхчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мягмар Жавын инкубатор, за Альпа клубын тасгалжуулагч олон хэмжээний мастер Гүнсэн Норвын Зандан бол нар ирээд байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За усан сэлтийн залуучуудын усын аваргын тэмцээн маань Орхон аймагт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөө. За энэ удаагийн тэмцээн бас юугаараа онцлог байваа. Энэ талаар ярилцаад хэдүүлээ нэвтрүүлгээ эхлэе. За энэ жилийн тухайд бол нэг онцлог зүйл бол хуучин бол бид 7-оос 18 насны ангил буюу өсвөрийн залуучууд улсын аварга гэж хамтдаа хийдэг байсан. За тамирчдын тоо амжилт их хэсгээрээр ер нь насаар нь хуваахсан зүйл байна гэд 13-аас 18 нас буюу залуучуудын улсын аварга гэдэг тэмцээнийг анх удаа туссан зохион байгуулсан. За ингэснээр тамирчдад ирж байгаа ачаалал нэг өдөрт оногдох гарааны ачааллууд багассан, тэр хэмжээгээр амжилтууд нэлээд өссөн юм тэмцээн болсон байгаа. За Альпа клубын үед өнгөрсөн жил бас өсвөр үеэрчүүд залуучуудаа болж байсан, төрүүлж байсан багийн нэгдсэн дүнгээр. Энэ жилийн тухайд бас нийтдээ 85 медаль хүртлээ. Тэгээд багийн ахлах тасгалжуулагч Зандан балын үед бас тэмцээнэ дүгнээд ярил. За энэ өдрийн мэндийг үзэгчдээ хүргэе. За манай клубын хувьд бол өнгөрсөн жил 2025 онд 7-оос 18 насны өсвөр үе залуучдын анхны аварга авч ирсэн. Тухайн үед л бас их 2-3 чухал тамирчин манаас хичээл шалгалтын улмаас ирж оролцож чаддаг, бас мөн их өрсөлдөөнтэй бас багийн тэргүүн байрны төлөөс нэлээд чанга өрсөлдөөн гаргаж ирсэн. Энэ удаа бол бас манай багийн хувьд 13-аас 18 насны 19 тамирчинтай оролцсон. За тэгээд тухайн тамирчдын маань эрэгтэй тамирчдын маань багнаас дунд 13-аас 14, 15-аас 16, 17-оос 18 гэдэг 3 насны ангилалт маань гурвууланд нь бүгдэнд нь тамирчдтай байлаа. За тамирчид маань бол хувийн цагийн үзүүлэлтүүд бол маш сайн ахиулсан. За яг энэ тэмцээнд бол яг зорж бэлдээгүй ч гэсэн бас сезоны чухал тэмцээн учраас заавал ач холбогдол өгж сайн оролцохын төлөө бол бас бүх хүчээ дайшлан оролцсон. Тамирчид маань манай клубээс спортын мастер нэг эмэгтэй тамирчин маань анхны шинэ цагаар болцол биелүүллээ. Оргилмаа тамирчин 15 нас хүрж байгаа энэ жил. За 100 м өрөөр далах сэлтээр 59-51 гэсэн амжилтаар шинэ цагийн үзүүлэлтээр мастерын болж тангасан байна. За тэгээ багаараа 85 медаль, 43 алт, 23 өрөл, 27 мөнгө, 15 өрөл медаль хүртсэн гэсэн амжилтаар багтаа сайхан амжилт үзүүлчихэд ирлээ. За ингээд үзэгчтэй эхний өдрийн тоймоо хамтдаа авлаа хийцээ. За тэмцээний нээлттэй ажиллагаа харагдаж байгаа шиг байна. Манай шүүгчдийн бүрэлдэхүүн бас санд орж ирж байна. За энд бол 20 орчим шүүгчдийн бүрэлдэхүүн ажилладаг. Клубүүдээ нэг багаас 5 тамирчин нэг тасгалжуулагч төлөөлөл бол зогссон байгаа тийм. Яг энэ жилийн тэмцээн бол 29 клубын 276 13-аас 18 насны тамирчид оролцсон. За нэлээд өндөр тоо. За тийм учраас клубүүд бас сайн багтахгүй учраас бас цөөн тооны төлөөллүүдийг оролцуулъя гэсэн. За энэ манай Хамбилиг гэдэг Виакот клубын тамирчин өмнөх тэмцээн дээр 1 сард спортын мастерын болцлыг хангасан. Тэгээ өнөөх Ингрийн тэмцээн гардаа авч байгаа байдал харагдаж байна. За ингээд гараанууд хэлж байгаа шүү дээ. За өрөөр далах сэлтийн огтын 15-аас 16-наас 50 метрийн өрөөр далах сэлтийн шигшээ гараа, сүүлийн гарааг тагнаа хийж байна. За Мишель оюун инэрлэн оргилмаа амийн эрдэнэ гэсэн 5 тамирчин гараан цаглаа. За гараанаас онцлог тамирчин инэрлэн оргилмаа гэдэг Виакотекс болон Альфа клубын тамирчин угшаа гараад ирж байна. За оюун гэдэг Гөвдүү амфибиан гэдэг сүйд бол актив болсон тэг клубын тамирчин бас их туршлагатай тамирчин байна. За инэрлэн оргилмаа хоёр бол ингээд зэрэгцээл яваад байгаа. Сүүлийн 5 м. За энэ гараан дээр 27-66 амжилтаар инэрлэн тамирчин төвлөрж, оргилмаа 27-88 гэсэн амжилтаар удаах байруудад орсон байна. За усан сэлтийн спортын хамгийн богино зай 50 м тийм ээ. Тий. Спринт богино зай. За октодын 17-18 насны
5 м өөр талсан л дээ. За Индра Үжин, Номи Эрдэн, Анунго, Анима гэсэн тааван дөрвч юм байна. Спортын Лидмастер, спортын мастер цолтой энэ дөрвчтэй байгаа. Би Акватикс Хангар спорт клуб, Сэлэм загас гэсэн клубүүд дөрвчтэй байна. За уг гараа бол бас их жигдхэн урт хүчтэй. Ширүү өрсөлдөөнтэй гараа болсон. За энэ гараа 4-р замаар яваад тамирчин Үжин гараагаа тэргүүлээд орж байгаа юм байна. Авраг алтан медалийн бослыг хангасан. За 2-р байранд Сэлэм загас клубын тамирчин Содон Чимэг, 3-р байранд Сэлэм загас клубын тамирчин Анунго орсон юм тийм ээ. За 13-аас 14 настай шагналтай тамирчдыг харуулж байна. Альва клубын тамирчин Нандин, Альва клубын тамирчин Хандрма гэсэн тамирчин. Алтан хүрэл медалийн Хангар спорт клубын тамирчин Ирэх сарын хүрэл медалийг авсан байна. За хүрэл медаль 15-аас 16 нас оюун амфибиан, мөнгөн медалийг Альва клуб Оргилмаа, алтан медалийг Үнэрлэн Ви Акватикс клубын тамирчин шагналтай шалгарчээ. За 17-аас 18 нас хүрэл медалийг Анунго Сэлэм загас клуб, Содон Чимэг Сэлэм загас клуб 17-аас 18 нас. За спортын Лидмастер Үжин, мастер Үжин. Би төрөл авсан тийм ээ. 2804 2809 гэсэн цаг үйл. За 5 дойлын зөрүүтэйгээр 1-2 гарч хийгдсэн юм тийм. Тийм. За бүгдийн гараа байна. 5 м. За өгөөдөө энэ гараач их сонирхолтой гараа болсон. Би Акватикс клубүүд орчин одоо Виста клубын нисэж адгүй багшин шав төшиг. За Чинх хүсэл Төгс Эрдэнэ Түмэн жаргалууд. За өмнө Говь аймгаас энэ Төгс Эрдэнэгээ шинэ тамирчин 14 настай шинжлэх тамирчаас их онцгой хор төч спринт 50 м-ээр гаргаж харагдчихсэн. За тэр одоо чагаа төшиг Түмэн Түмэн жаргал гэдэг. За 50 м төрлөө тамирчин маань бол амьсгаа чавхгүй орж ирдэг тийм ээ. Тий. Амьсгаа авах зургуу гэдэг 20 хэсэг гэдэг. За Түмэн жаргал гэдэг СС клубын тамирчин маань 26-54 амжилтаар гараагаа тэргүүлжээ. За 15-аас 16 нас. За дээшлэх тусмаа гэсэн сонирхолтой. Их ширүү өрсөлдөөн гарагдаж байгаа. 50 м зайд бол тамирчид хоорондоо хол зайтай орох маш ерөөсөө боломжгүй байгаа тийм ээ. Тий, дойлоор 1 2 3 дугаар байраад шийдэлдэг. 10 20 дойлдог шийдэлдэг байгаа шүү дээ. За хотхон тамир маргад гэсэн. Амфибиан Ви Акватикс клубын дөрөвчтэй харин бол ширүү өрсөлдөөн гарч байна. 3-4 зам. За наан бол одоо Анар Хангар спорт клубыг явж байгаа. За тамирчид маань их ойлцоо авч байна. 25-16-гаар Анар Маргад 2 Хангар спорт клубыг явж байна. Ви Акватиксын тамирчид хоёулаа авраг алтан медалийн болсон юм байна. Хотхон тамир амфибиан клубыг явж байна. 25-37 гэсэн зэрэг. За энэ гоё ховор сайхан тохиолдол боллоо тийм ээ. Тий. Нэгдүгээр хоёр тамирчин маань ижил цагийн үзүүлэлтээ дойлон таарна гэдэг бол тийм дээ. ховор тохиолддог зүйлтэй. За шиг гадуул хэсэл маань. За өмнө Говь аймгийн тамирчин Төгс Эрдэнэний хувьд бас одоо энэ удаагийн тэмцээнд ойрын зайнуудад нэхэр хэмжилттэй оролцсон тийм ээ. За Хотхон тамирын хувьсаа харагдаад өнгөрлөө. Өнгөрсөн жилийн бас одоо тэмцээнд бас насны ангилтаа. За авраг 15 алтан медаль авчихсан байсан шүү. За тийм Маргад Батхан тамирын хоёр бол нэлээд өсөлттэй тийм ээ. Энэ жил бас дээд нас руу орж ирж байгаа юм байна. 15 насаас түрүү. Ах нартаа уралж ирсэн гэсэн үг тийм ээ. Тий, 16 талбартай болж байгаа. За 17-аас 18 насны тамирчтай Бадмараг Ви Акватикс клуб, мөнгөн медалийг Сэлэм загас Нарманд, алтан медалийг Альфа клубын тамирчин Нинжин гэсэн тамирчин авсан байна. 23-85 гэсэн амжилтаар авраг алтан медалийн бослыг хангасан. За 100 м-ийн мэлхий сэлт охтуудын 15-аас 16 нас. За Ад Заяа Мишель Өндөрлөн Ами Эрдэнэ Маралчин гэсэн тамирчид байна. За 100 м мэлхий бол бас спринт төвийн зам байна. За эсвэл цикл шилжилт. За цикл шилжилттэй үед бол бас мэлхий сэлтэнд 15 м хүртэл хийх ёстой гэсэн юм дөрөнгөө байдаг. Хэдэн метр ч хамаагүй хийх ёстой. Энэ болцоотой энэ зайд бол. За Мишель тамирчин бол Сэлэм загас клубын
тамирчин байна. Сагуулын Мишель. За одоо хоёр талд бол инэрлэн тамирчин. Яг төсвөрийн тамирчин. Байна уу? За Мишель 75 дахь метр. За инэрлэн бол яг тактикийн сэлт хийгээд байна. Жохон нөөцтэй бас тийм 80-аас 85% хурд хүчтэй явсан болоо гинэрхээс спейс харагдаж байна. За Мишель бол яг гараанаас анхнаас нь мэхий сэлтээр дараагийн дуртад сурцсан тамирч учраас хурд хүчтэй бол яг ингээд жигтгэн бариад. За инэрлэн строк гейт буюу таталтын хурдаа ихсэж байна. Тэгээ 25 метр таталтын дор санаа ихсэн. За Мишель барайгаа маш сайн хийж байна. За нэгээр Мишель, хоёроор инэрлэн, гурваар Ами Эрдэнэ гэсэн юм байна. Хамбар спорт клубыг авч байна. Орж ийн. За Мишель минут 20:45, инэрлэн минут 21:01, Ами Эрдэнэ минут 21:60 гэсэн амжилтаар явж байна. За гараа эхлэх билээ. 17-18 нас тийм ээ. Тий. За Номын Эрдэнэ, Үжин, Номингоо, Соломон, Индра гэсэн таван тамирчин. 100 метрийн 17-11 шигшээ сүүлийн гараа явж байна. За Номын Эрдэнэ хангар спорт клубын тамирчин, спортын мастер цолтой. Яг энэ төрөл зайдаа бол бас их туршлага хөрөнгөлсөн энэ тамирчин. Гараагаа шууд тэргүүлээд эхэлж байна. Эхний яромтай бол 15 таар ирсэн. Бусад дараах тамирчид бол 16-17 таа ирж байгаа гэж байна. За Номын Эрдэнэ бол эхний 50 36 таа ирж байна. 36-54-тэй. Хоёрт 37-63 Номингоо Альфа клуб. За дараа нь 37-96 Үжин эрт 3 тоо ирж байгаа маань. За Номын Эрдэнэ бол их ажиллагаа өндөртэй бас их хэсэгтэр хичээлээ удацсан их хүчтэй ордтой юм тамирчин. Ер нь гарснараа орж ирж байгаа харагддаг тийм ээ. Тий. Ер нь суудаггүй анх ямар хурдтай гарсан. Тий. Тэрүүгээрээ л орж ирж байдаг. За одоо бүр темп нэмж ин строк бейт таталтын темп бол маш их хурдтай. Нэг таталтаар. За урагшаа сүүлийн 50 бол 39 секунд баг явж байна. За минут 15 гэсэн цаг үзэлтээр минут 15 83, минут 19:38 Үжин спортын мастер, Альфа клубын тамирчин Номингоо минут 21:48 гэсэн амжилтаар алтан хүрлийн медаль эзэлж байна. За Нандин. За Амир гэдэг тамирчид Японы клубын тамирчин 13-аас 14 насны шагнал хүрсэн тамирчин. Софи нэг төрөнд бол тийм ээ. За 15-аас 16 нас шагналыг хүрл медалийг Ами Эрдэнэ хангар спорт клуб, мөнгөн медалийг инэрлэн Японы клуб, алтан медалийг Мишель Сэлэм Зас клуб авч байна. За 17-аас 18 нас хүрл медалийг Альфа клубд авч Номингоо, Японы клубд авч Үжин мөнгөн медаль, ургийн алтан медалийг хангар спорт клубд авч спортын мастер Номын Эрдэнэ хүртэж байна. За тэгэхээр 100 метрийн мэхий сэлт төгөөдийн 13-аас 14 нас. За шигшээ сүүлийн гараа гарч байна. За энэ гараа их сонирхолтой. Эрдэнэ Баяр, Тэмүүлэн Игүүн, Төгс Эрдэнэ Чин хүсэл гэсэн тамирчид бол байна. За гол өрсөлдөөн одоо энэ Гав аймгийн тамирчин Төгс Эрдэнэ Альфа клубын тамирчин Игүүнэрийн орнол гараа бол болсон. За хойноос нь бол Учрал Тэмүүлэн бол бас Учрал өмнөх гараанд нь их сайн явсан. Японы клубд тамирчин. За эхний 50 35 52 35 77 гэсэн нэг хоёроор ирж байна. За Тэмүүлэн тамирчны хувьд 36 83-аас 3 тол ирж байна. Мэхий сэлт бол ерөөсө тактик, техник, хурд хүч гэдэг бүх юм ерөөсө өөгүй цэвэрхэн сэлэх шаардлагатай юм хэцүү төрөл зайнууд нэг бас их. Бусад төрлүүд бол бас их нэг биеийн хүч, ажиллах чадвар, бас одоо ус мэдрэх чадвар, эсвэлгүйцэд тооцоолтой. За Төгс Эрдэнэ бариулуу Игүүн түн өнөөс бол бас их хүч хичээж байна.
За сүүлийн 25 төгс Эрдэнэ. За баримдаа. Минут 14:20, Ивүү минут 14:96. Мөнгөн медаль. За Тэмүүлэн тамирчин минут 19:72 гэсэн амжилтаар 3-оор орж иж байна. За тэгээд Жин Хүсэл Эрдэнэ 2. За өмнө говьштой Эрдэнэ SJS клубын тамирчин төгс Эрдэнэ. За нэг сайн тамирчин гарч ирж байгаа юм байна. 13-аас 14 насны ангил тийм ээ. 50 метрийн төрлүүд ер нь их сайн оролцоод. Тий. Эхний 3 байранд яваад байгаа тийм ээ. Тий. Тэгээ Өмнөгүй аймгийн тамирчдын үед бол яг нэг стандарт бассейн засвартайгаа учраас яг аймгийн төвөөсөө нэг 15-20 км-ийн зайтай энэ жуучны баазын бассейн гэж одоо дэлхийн сургуультай хийгээд нуудагийн тэмцээнд оролцоо. За 15-аас 16 нас 100 м-ийн мэлхийсэл спортын мастер Жавхлан Альфа клуб. Тэгэхээр яг энэ зай төрөлтөө мэргэжлийн гэж хэлэхэд болно. За Маргад Нэмбаяр Баян мөнх инх болт гэсэн тамирчид бас энэ өнөөс явж байна. За эхний 50-30-15. За одоо өөрийнхөө бол яг бейс тайм буюу хамгийн сайн цагийн эргэлттэй эргэж байна. Жавхлан тамирчны хөдлөл. За тамирчид маань зөвхөн алтан медаль авах биш. Бас хувийнхаа амжилтыг ахиулах тийм ээ. Дараа дараагийнхаа том зорилгоодыг биелүүлэхийн төлөө явдаг. За Жавхлан маань яг энэ жилийн өмнөх тэмцээн дээр яг 50 м-ийн мэлхийсэлтээр спортын дэд мастрын бодлого хангажсэн. Энд явж энэ тэмцээнд бол бүр олон хэмжээний мастер хийх зорилготой оролцсон байгаа. За сүүлийн 5 м гэх уушаа гараад ирсэн. 30-таа эргэсэн. 34-50-таа буцаад минут 4:65 гэсэн амжилтаар тэтгэмэл болгоноос л хангаж байна. За мөнгөн медалийг Маргад тамирчин маань минут 9:99 гэсэн амжилтаар үеийн амжилтаа сайн авсан байна 2 секундээр. За 3-т бол Нэмбаяр гэсэн тамирчин минут 12:96 гэсэн амжилтаар оржээ. За 17-оос 18 нас эрэгтэйчүүдийн Эрхэс, Ганбаяр, Батаилгуу, Нар мандах, Лавг зэрэг. За горонд онцлог тамирчидтай бол бас энэ ерөнхийдөө жигдхэн гэж байна да. Батаилгуу тамирчингийн хувьд бол 70 хад төлөвлөв баярын багшин шоп байгаа. Бас мэлхийсэлтээр бас тогтмол хичээлж байгаа юм тамирчин юм байна. За Сэлэмзагс клубын Нар мандах бас байна тийм ээ. Тий. Бүх төрөл зайд жигд уралддаг. Маш их хөрсөлдөх чадвар сайтай тамирч харагддаг шүү дээ. Спортын мастер зөвхөн энэ тамирчин байна. За одоогийн байдлаар бол Ганбаяр нэгээр бол явж байна. Түүний нас Батаилгуу. За Нар мандах бол яг тактикийн сэлт хийгээд байгаа. Тэгээд чинь жоох ихний даалтантай жоох буусмаа ихтэй. Яг бүр хүчтэй зөвлөхгүй. Энэ удаагийн төвчл маш олон зай төрөлд оролцсон байсан. Эсэх бусдаа мөртөө бол бас их ачаал авсан ядарч ихтэй байгаа болов. За сүүлийн 25. Тэр сонирхолтой зүр зур харж байна тийм ээ. Тий. Эргэлтэн дээр Нар мандах маань баг 3-аар ирсэн баг тийм үү? Тийм үү. За тийш гад. За сүүлийн 25 дээр бол ороод ирж байна. ороод ирж шүү. Туршлагатай тамирчин арай өөр тактик хэрэгжүүлсэн. Минут 10:03, минут 10:58, минут 10:69 гэсэн. Нар мандах Батаилгуу Ганбаяр гэсэн нэр. Тэдний хөлтөлийг хүртсэн байна. За мэлхийсэлтийн ширэн гадуур төсөл маань харагдаж байгаа шүү байна. За 13-аас 14 нас тийм ээ. За эвгүй мөнгө медаль. Төгс Эрдэнэ ингээд эхний өдөр хоёрт медаль авч байгаа юм тийм ээ. Мөнгө медаль. За очил эвгүй төгс Эрдэнэ гэсэн үг байлаа. За 15-аас 16 насны төлөө Жавхлан, Маргад, Нэмбаяр гэсэн тамирчин. За Сэлб клубын тамирчин Нэмбаяр маань хүрэл медаль хүртсэн байна. За Сэлб баг бол бас энэ төвчөнд бас их сайн оролцож байгаа харагдчихсан. За 17-18 дээр ахаа Сэлб клубын тамирчин маань хүрэл медаль авсан байна тийм ээ. Бас их сайн хийсэн. За Батаилгуу мөнгөн медаль, Нар мандах Сэлэмзагс клуб алтан медаль хүртсэн байна. За манай улсын спортын нэг сонирхолтой төрөл бүүхэсэлт. За багийн 4 гишүүн нэг баг болж хөрсөлддөг. Манай тамирчид хамгийн хөсүүлээдэг төрлүүдийн нэг тийм ээ. За 13-аас 14 насны. Тийм. За Альфа клуб, Aquanix, за Сэлэн хүсэл спорт сургуулийн 130 дугаар сургууль багийн хүүхэсэлтэй. За гарааг бол
Альфа клубүүд орж спортын дэд мастер Хандурмаа эхлүүлж байна. За спринт ойрын зав учраас маш сонирхолтой хурд хүч бас зохион байгуулалт хурдан тамирчнаа хэдэд гарахгүй яах вэ? Дасгалжуулагч тамирчдын одоо гоё үйлстэй явдаг. Үзэгч маань анзаарч байгаа бол эрэгтэй эмэгтэй тамирчид маань ингээд нэг гараанд гараад уулзж байгаа тийм ээ. Багийн бүрэлдэхүүн 2 эрэгтэй 2 эмэгтэй тамирчнаас бүрдэж байгаа. За ямар тамирчнаа хэдгээр гараанд гарах уу гэдгийг бол баг дотроо шийддэг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй тамирчид нэг гараанд гарч уулзах боломжтой, маш их өрсөлдөөтэй, тактикийн юм уралдаан болдог. За Хандурмаа бүхэгээ нэгтүүхэд хам бэлэг тамирчин 2-т явж байна. Альфа клубээс. За 3-т Маргад Батулдын Маргад тамирчин. За эмэгтэй эрэгтэй гэсэн дараалал явсан байна. За 2-т бол Aquanix багийн баг тамирчид бол 2-т одоогийн байдлаар явж байна. За 3-т 130 дугаар сургуулийн баг явж байна. Гараад хэлээд. Тэгвэл байдлаар. За энэ насны ангилд маань нийт 9 бүхэ 9 баг оролцсон юм байна. За тэгэхээр 2 гараанд хуваагдж гараад хамгийн сайн цагийн үзүүлэлтээр байр эзэлнэ. Тэгэхээр зөвхөн энэ гараанд 1-р анд орсон гэдэг нь бас алтан медаль хүртлээ гэсэн үг биш. Өмнөх гараа, үүний хойно гараануудын багууд амжилтыг харьцуулна. Хамгийн бага цагийг үзүүлсэн баг маань медаль авнаа. Тэгэхээр бол бүх тамирчид багууд маань аль гол урагшаа цагаа их олон төлөө явах хэрэгтэй тийм ээ. Тий. За Альфа клуб барианда үгээр болоо номтой тэмүүлэн төстэй скридтэй юм сайн тамирчин байна. Минут 53-75 гэсэн амжилтаар даврага алтан медалийн бослог бол ингээд хөнгөж байгаа. За 2-т бол Aquanix, 3-т 130 дугаар сургуулийн баг. За 4-т бол Сэлэнг аймгийн спорт сургуулийн төвийн баг. Сүүлийн бүхэгээ аваад явж байна. За Aquanix гараанд бол 2-т орсон. За нийт багийн дүнгээр бол Альфа клуб алтан медаль, Хангар спорт клуб баг мөнгөн медаль, өмнө говьчтой эрдэнэ багийн SGS баг хүрэл медалийн бослог хангажээ. За манай орон нутгийн багууд их сайн амжилтанд оролцож байна тийм ээ. Тий. Энэ удаагийн хэмжээнд бол бас хувийн болон багийн гараануудад шагналт байранд орж бол нэлээд өндөр амжилт үзүүлж байна гэж ойлгох байх та. За сургуулиудаас бас их гоё онцлогтой. Орчлон сургууль, 130 дугаар сургуулийн. За Орос сургууль гэдэг тий. Сургуулиуд манаас их ач холбогдол өгч бас ус спортод дэмжиж шигшээ аваа ажиллаж байгаа нь бас ус спорт сонирхчдод гоё л мэд байгаа. За ингээд 13-аас 14 насны 2 дахь гарааг таханд томил үргий. Сая бол одоо эхний гараа явуулж өнгөрлөө. За эхний гараанд бол одоо Альфа клубын тамирчид маань тэргүүлээ тийм ээ. Боцгийн Хандурмаа. За Батлын Хамблаг, Батлын Маргад, Батлын Номтой тэмүүлэн. За Далайн хаатын 1-р Хангарт Спид. За Багнуур Өмнөгөө аймгийн хүүхдүүд бууханд оролцож байна. За гоё сонирхолтой Далайн хатууд клубын эхний хамгийн урдтай тамирчин байна. Тэгсэн байна. Нэгт явж байна. Одоо юм байдлаар. За 5-р замаар яваа Өмнөгөө аймгийн Шүтэн эрдэнэ SGS баг 2-т явна. За урдтай тамирч байгаа Далайн хатууд бол тавьсан байна. Одоо 2 дахь бүхэ нэгтэй тамирч авсан. За цаана Өмнөгөө аймгийн баг бол бас их сайн хүчтэй уушаарч байна. За одоо юм байдлаар 2 дахь тамирч нь эрэгтэй учраас ингээд шууд нэгтэй тамирчгаа бариад авч байгаа их сонирхолтой төр зураг харагдаж байна. За өнгөрсөн жилийн тэмцээнийг бодвол бас одоо энэ жилийн тэмцээнд Өмнөгөө аймгийн тамирчид маань бас одоо ур чадвар нь нэлээ агсан дээшилсэн харагдаж байна шүү дээ тийм. Тэр манай орон нутгийн клубуд бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо Өмнө говьчтой эрдэнэ, за Сэлэнг аймгийн баг, Багнуур, Дүүрэг. За одоо Говьсүмбэр аймгийн клубуд байгаа. За одоогийн байдлаар урагшаа гараад ирсэн Өмнөгөө аймгийн Цэцэглэн гэдэг тамирчин. Байна 3 дахь тамирчид бол явж байна. За Далайн хатууд клуб бол 3 дахь тамирч А102 тамирч одоо юм байдлаар. За сүүлийн тамирчин. За эхлээд 2 эрэгтэй тамирчин бол тавьсан байсан. За одоо үжин барайгаа их өсөрсөн байна. Хойноос нь Далайн хатууд клубыг явуулж байгаа. Инхчин. За Хангардын баг бол энэ хүчтэй уушаа гарч байна. Ирэх сарын Хүслэн 3-т явсан. Ирэх сарын урагшаа бариад ороод ирж байгаа 2
Хүлийн хүчтэй хурдтай. За энэ гараанд бол хангар Дэмэнд хоёр маш ойрхон яваад байна тийм ээ. Тий. Одоо ерөөс хангар За энэ наан харагдаж нэлээд барьж орж шүү дээ. За Эрдэнэ 2 зэрэг орж байна. За хангардын баг 2-0-30-той гэсэн амжилтаар мөнгөн медаль бүр нэлээд урагшаа сайн барьж өгч байна. 26-нд ойлын зэрэг гарсан байна. 2-0-61-ээр өмнө руу шүтээ Эрдэнэ хүрэл медаль юмс авчээ. За дэлгэснээр авчээ. Тэгээ багийн бөөх бол ч үнэхээр гоё боллоо тий. За хангалтын үед бол 2 минут тэг 135. За өмнө говьчтой Эрдэнэ багийн үед бол 2 минут тэг 160. За Альба клубын үед бол 1 минут 53-77 секунд амжилтаар тэргүүлжээ. За 430 метрийн холимог бөөхөө өврөөр далсалтын 15-аас 16 насны удаад. За Aquanex сэлэм загс гоё өсч гэсэн. Тэмчтэй. Эхний гар явж байна. За сэлэм загс уу эрэгтэй юм. Ер нь 3 баг гуруулаа эрэгтэй тэмцсэн байх нэг тавьсан байна. За их сонирхолтой тактик хэрэгжүүлж байгаа. За энэ амьсгаа авалтыг байнга авдагч 50 м дээр бас тийм зохисгүй. Яг үнэхээр чухал уралдаан дээр бол амьсгааг бол маш их төвжих хэрэгтэй. Төвжин амьсгаа авахгүй. Тэр ч 50 м дээр тийм ээ. Энэ хурд хүчин дээр маш их цаг хугацаа алдуулж яадаг. Юусе ядрахаасаа өмнө зайгаа баг ер нь дуусгачдаг цаа шүү дээ. За Мишель хоёрт бол өсөрсөн. Мишель бол бас их туршлагатай юм тамирчин. За хоёр дахь бүхэ очиж байна. За 2-3-аар бол бас их зэрэг өсөрч байгаа. Говийн өсчөд Aquanex баг. Ер нь шийдэлээ дараа явж байна да. За эрэгтэй эмэгтэй тамирчдаас хамаарат бас байрлал бол маш их амархан өөрчлөгддөг тийм ээ. Тий. За инх насан яг зөв тактиктэй. Бокс буюу амьсгаагаа маш сайн төвчилж байна да. За дөрөвдүгээр тамирчин да. Сүүлийн тамирчин. Тэмүү тамирчин бол явсан байна. За Aquanex бол одоогийн байдлаар 3 төвчөн говийн өсчт баг 2 яваад байгаа гараа да. За Тэмүүн бол маш сайн явсан байна. Сэлэм загс клубээс бас их сүүлийн үед бас өөрийгөө харуулад гарчиж байгаа. За сэлэм загс за 25-14 гэсэн цагаар арайгаас амжилттай дуусгаад минут 50-0 гэсэн амжилтаар гараагаа тэргүүлж байна. За наана Aquanex баг бол сүүлийн тамирчин бол маш сайн барайгааж орчиж байна. За Aquanex клуб маань шилжилтийн алдаа хийвүү яав. Гарааг өчмгөд тооцсон байна тийм ээ. Энд за энэ шилжилтийн шилжилттэй алдаа гэсэн байна. Тийм бөөх оролдон дээр хүүхдүүд сэтгэл хөдлөлөөсөө болоод бас багийн өмнөх тамирчны барианд орохоос өмнө гарааг эхлүүлдэг. За энэ бол алдаа тооцогдоод багийн амжилтыг бас нойлдог тийм үндсэн шалтгаан болдог тийм ээ. За Aquanex клуб маань бас яг тийм алдаа гарах шиг боллоо. За наан өмнө говийн төрөл өсөрчлээ тийм ээ. Зүсрээд пол старт авлаа. За Amphibian гэтэм Silver Fins V Aquatics гэсэн баг хэлж байна. За V Aquatics бас маргад гэсэн юм чинь. За Сэлэг аймгаас бол одоо маргад 2 баг ирлээ шүү дээ. Усын спорт сургуулийн дүн. За Silver Fins гэдэг бас шинэ клуб үйл ажиллагаагаа. Тийм. За орон нутгийн клубуд маань одоо бүр нэг байсан бол 2 3 гээд ингээд бүр тоон олшроод бас олон багцлалж удагч нар тус-тустай клубүүдийг хичээлүүд хоорондоо өрсөлдөг. Эргээд улсын нэмсэнүүд ирж өрсөлдөх гэдэг ингээд сайхан хөгжиж байгаа. Манай утгачтай маань асаага харж байгаа тийм ээ. Amphibian swimming гэх тийм. За өмнө нь бол одоо нөгөө Go-Do байсан тийм. Нэрээ шинэ бол Go-Do swimming клуб гэж ороод бас улс нодны 3 дугааранд орсон баг тийм үү? Тэгсэн. Тийм. Энэ тэмцээнд 3 дугааранд орж ирсэн. За энэ жил бол Amphibian swimming academy гэдэг үйл ажиллагаа өргөжүүлээд явж байгаа. За одоогийн байдлаар V Aquatics клуб 2-т явж байгаа. Amphibian хан төшиг гараа амжилттай орсон. Оюун тамирчин 3 клуб байсан. Жон V Aquatics-аас хан билег спортын мастер тамирчин байгаа. Оюуныг барайд орж шүү дээ энэ ч одоо. За зэрэг өсөрсөн. Сүүлийн тамирчид бол эмгтэй тамирчид. Уянга, инэрлэн.
За уянга бол мэдээж инэрлэнгээс зүхтаа инэрлэн бол бас хашир туршлагатай. Спринт сая 50 м-ийн чөлөөцөл дээр аврал алтанд бол өгцөө. За эхний оройнтой бол бариад авч байна ялцчихв. Уянга бол бас их нөхцөл байдал бол жоохон хүндхэн. Зүхтаа үүрэг хариуцлага бол бас хэцүү байдаг шүү дээ. За инэрлэн бариад ороод ирж байна. Минут 47:82 гэсэн амжилттай. Амфибиан минут 50:44 байгаа. Цаг харуулвал. Нийт 2 гараагаад өгнөхөд л бас амфибиан хүрэл медалийн гоцлыг бол хангаж байна. Өмнөх гараанд уралдсан сэлэм загас бол минут 50:01 гэсэн амжилттай. Өнгө медалийн бас байжээ. Саяны гасан гараа шигэн завдагс харагдаж байна тийм ээ. 15-16-наас. Тийм. За 3 дугаар байранд амфибиан актем, 2 дугаар байранд сэлэм загас клубын баг тамирчид, 1-р байранд Виакоц клубын баг тамирчид. 15-16 насны өрийн үрчийн 50 м-ийн өрөөр давс сэлтийн залуучуудын улсын авраг шалгалт тэмцээний авраг болсон байна. За Виакоц клубын тамирчтай бас төвшин танилцуулъя. Маргад. За 2 маргад байгаа. За тэгээд хамбилэг инэрлэн гэсэн тамирчид. Багийн багт төрүүлжээ. За эртний эмэгтэй 2 маргад нэг багт зэлсэн байна шүү дээ. За дөрөвч 50 м-ийн холимог бүхэ өрөөр далсан 17-оос 18-наас за нэг гараа болсон тийм ээ. За Виакоц сэлэм загас, за Silver Fins баг клубын тамирчид. За сэлэм загасаас Нарманд хусалтай эхлүүлж байгаа байна. За эхний гараа гуруулаа эрэгтэй тамирчдаар эхлүүлж байна. Батмарг Нарманд хавг зэрэг гэсэн байна шүү дээ. Гараагаа эхлүүлж байна. За Батмарг одоо юм бол Виакоц гэсэн нэгээр өгж байна. Хоёрт Нарманд тамирч байна. За Нарманд бол ялцгүй хүнд уралдааны тэгээд ингээд жоохон ачаалттай уралдаадсан. Яг бүхээс илтгэр тийм сайн бас болохгүй. Бага бүх хичээл шахаад уралдаж байгаа гэж байсан даа. Амралт их багтай. За Бадмар нэгээр хоёрт бол төрмөх бүхээг бол авсан. За сэлэм загас клубээс бол Анунго тамирч байна. Хоёрт бол явж байна. За ингээ эрэгтэй эмэгтэй гэсэн тактик байна. Виакоц бол эхнээсээ дайрахад төлөвлөсөн байсан. Хоёр эрэгтэй тамирч байна. Тийм. Тэгэхээр гарцсан тийм ээ. За үжин ашиг туршлагатай бас тамирчтай бас байгаа шүү дээ. Индра хоёр мастер тамирчтай. Гүйцэтгэхэд бас хэцүү л дээ. За сэлэм загас клуб бол одоогийн байдлаар содон чимэг бас туршлагатай тамирч одоо үжин содон чимэг хоёр бол сая энэ наснд бол бас их ширүү өрсөлдөөнүүд маш олон зэг үзүүлсэн. Тэгэхээр сэлэм загасын сүүлийн тамирч эрэгтэй тамирч байгаа тийм ээ. Тэгэхээр бас барих боломж байгаа. Бас боломж байна. За Индра сэрсэн. За сүүлийн тамирч эрэгтэй тамирч. За гэхдээ их нэлээд олдсон байна. Эрхэн баяр үсэрсэн байна. Ханаас нь. За Индра бас хөөхд их төвхтэй л дээ. Индра за ердөө жоохон зай байсан бол бас боломж байна. За урагшаа яваад байна. Сүүлийн барай. За Индра 28-36-аар авчихсан. 25-93 гэсэн амжилтаар эрхэн баяр бол бас нэлээд явуулна. Хөөсөн биш үү энэ өөрөө цаг юм шүү. За Виакоц клуб нэгээр хоёроор бол сэлэм загас, гураар Silver Fins төрмөх тамирчин барайгаа хийж байна. За Виакоц клубын 1 минут 46-ны 14 секундын амжилтаар буугаад төрүүллээ. За сэлэм загасын хувьд 1 минут 40 минут. За ингээд баг тамирч. Датаа авч байна. Хоёр медалийг Silver Fins 2.0487 гэсэн амжилттай. За тасалжуулагч нь давхар баяр гэдэг манай тасалжуулагч байгаа. Сэлэнг аймгийн Silver Fins клубын тасалжуулагч. За сэлэм загас клуб мөнгөн медаль. За тасалжуулагч Батбол. За Виакоц клуб энэ удаагийн тэмцээнд Дэмүүл багш тасалжуулж оролцсон. За тамирчтай баяр хүргэе. За эмэгтэйчүүдийн охтуудын 13-аас 14 насны 50 дэлхийн таланхаа сэлтийн гараа, сүүлийн гараа. За гараа өгсөн. Хандармаа эрх саран уйхан бэлэг гэсэн тамирчид бол энэ гараанд байгаа. За хандармаа тамирчин. За өөрийнх нь одоо гол зай төлөвлөлтийн нэг шүү дээ.
Нийт 27 тамирчин оролцсон байна. 13-аас 14 насны ангилалд. За сүүлийн гараа буюу хамгийн өндөр цагтай 5 тамирчны гарыг харуулж байгаа дэлгэцсэн. За 29 тэгээ түүний хувьд л хамгийн best time буюу хамгийн сайн цаг нь 29:68 байсан. Одоо ингээд 29:30 яваад аварга алтан медалийн бас явж байна. Хангар спорт клубын тамирчин эх сарын 30-37, уяхан билег 30-38 гээд нэг тийм долларын зэрэг мөнгө хөрөл авсан байна. За 50 метрийн дэлхийн сэлэлтээ 15-аас 14 насны охтын гараа. За гараа өгсөн. Бус гараанд бол инэрлэн, уянга, маргад, оюун, мишель гэсэн тамирчин байгаа. За инэрлэн тамирчин бол одоо Vista клубын одгирл өгсөн тамирчин Viaco төсөлбөд энэ удаа тэмцээнд оролцож байгаа. За эхний таталтууд амсгаагүй яг зөв тактиктай юусаа гарч ирэл нэг татаад амсгаагүй хоёроос сүүлийн өрөнд бол 2 хан амсгаа авч байна. Энэ яг урдаас сурцсан тамирчны тактик. 29:48 гэсэн цагийн амжилтаар аварга алтан медалийг хангаж байна. Уянга тамирчин 31:78 ампи байна. Viaco гэсэн маргад 32:48 гэсэн амжилтаар хүрэл медаль авчжээ. За 50 метрийн далаанхаа сэлэлтийн охтын 17-аас 18-наас за ингээд медаль хүртсэн тамирчдын ард бол яг нь аль биесны цахим хуудсан дээр оноо байгаа шүү дээ. Энэ онооны системийн таваас товчхон тайлбарлавал. За энэ тухайн төрөл зайд оногдож байгаа тухайн тамирчид үзүүлсэн цагийн амжилтыг дэлхийн усан спортын холбоос гаргасан онооны үнэлгээр үнэлдэг. За тэгээд олон улсын тэмцээн урданд явах, за олимпийн наадамд явах, дэлхийн авт явахд бол энэ оноог үнэлж эрхийг олгодог байгаа. Тэгэхээр тамирчдын маань цаг ахна гэдэг бол оноо өндөр болно л гэсэн үг. Тэгэхээр хоёр өөр төрөлд оролцож байгаа тамирчныг хооронд харьцуулахын тулд оноогоор харьцуулдаг. За Анунго барайгаар маш сайн чинь эргэлтнээс бол Индратай яг зэрэгцэж гарч ирсэн. Анунго нэгт лоо хоёрт бол Индра, Viaco төсөл, гуравт хангар спорт гэдэг чинь номер гэж байна. За шанслуур 13-аас 14-наас уяхан билег эх сарын хандармаа гэсэн тамирчид байна. Алтан хүрэл медаль эзлэв. За 15-аас 16-наас маргад Viaco төсөл, амфибиан автай, уянга, мөнгө медаль, аварга алтан медаль Viaco төсөл инэрлэн гэсэн тамирчин хүртжээ. Тэ баяр үгүй. За Шанилыг Сүхбат тасалжуулагч Amphibien Swimming Academy тасалжуулагч Сүхбат гартуулж байна тийм ээ. За 17-аас 18-наас хангалтын одоо шилдэг залуу тамирчин. Чулууны номер 9 хүрэл медаль, Viaco төсөлбөгийн тамирчин Одсөрөнгийн Индра мөнгө медаль, за сэлэм цагсын тамирчин Тэмүүжингийн Анунго аварга алтан медаль авчирсан. За 13-аас 14-наас дэвшүүдийн өнөөдрийн далаанхаа сэлт өрсөлдөөнтэй гараасаа. За төгсөлд нь номтой тэмүүлэн төшиг нь төвийн жаргал хам билег гэсэн бол гараанд байгаа. За хам билег тамирчин бол 1-р замаар за явж байна. Төгсөлд нь урагшаа гараад ирж байна. За ойрын зээл бол маш сайн. 50 метрт бол тамирчдын цагийг бол нүдээр харж баримжаалж хэлэхэд маш хэцүү тийм ээ. Автомат цагийн төхөөрөмжийн тусламжтайгаар дойлын наривчлалтай гаргаж байр эзэлдэг тийм ээ. За Амангов Шүтэн Эрдэнэ клубын тамирчин Баярагийн төгс Эрдэнэ 28 цууны 91 секунд амжилттай. Өгөөлийн 50 метрийн далаанхаа сэлэлтийн 13-аас 14 насны хүрчээ. За Өмнөгов аймгаас бишин ойрын цай 50 метрт сайн тамирчин гарч ирж байна да. За нийт 53 тамирчин оролцсон байна энэ насны ангилалд. За 15-аас 16 сүүлийн гараа. За спортын мастер Жавхлан, Мөнгөн тулга, Баяр Магнагийн маргад, Тэмүүн отон тамир гэсэн гол нэг шилдэг гараа хичээлэхэд болно. За Жавхлан тамирчин бол яг гараанаас 11 эртээ эргэж байна. Хоёрт Мөнгөн тулга. За хаанаас нь бол маргад отон тамир гэсэн тамирчин. Яг за сүүлийн 15 метртэй л ерөөсөө бүх юм шийддэг шүү дээ. Байр л өөрчлөгдөж байна тийм ээ. Тий. За Жавхлан тамирчин бол маш их амсгаа авч байна. Энэ дээр бол баг зэрэг алдаа. За Мөнгөн тулга наан орчиж байна. 1-р замаар 27-15 гэсэн амжилтаар нэгт мөнгө медалийг Жавхлан 27-19, маргад Viaco төсөлд 27-25 гэсэн амжилтаар хүрэл медаль авч байна. За их сонирхолтой. За далаад клуб маань ихний алтан медаль
50 м дэлхийн сэлтийн төрөлд авлаа тийм ээ. Тий. Мөнгөнд болго тамирчиндаа баяр хүргэе. За дараагийн 17-18 насны ангилалд сүүлийн гар харагдаж байна. Нийт 16 тамирч оролцсон юм байна. Нинжин, Нарманд, Хангал, Бадмараг, Анар гэсэн тэг хүчтэй гараа байгаа. За Альфа клубын тамирчин Нинжин бол 11-60-тай эргэж байна. Хоёрт Нарманд, Хангал гэдэг тамирчлал удах эргэлж байна. За нөхцөл байдлаар зааваршаа Нарманд циклээр уушаа орчихсон. Сэлтэн дээр бол Нинжин тамирчин маш гоё тагдаг. Амсгаа алтан дээр юусоо ганцхан амсгаа авсан. Нарманд 2-т 3-т Хангал гэсэн зав. 25 76 26 26 56 гэсэн амжилтаар алтан төлөвлөлт медалист болжээ. За мөнгөн медалийг жавхлан 15-16-наас алтан медалийг мөнгөнд тулга. Тэгээд 27-15 гэсэн амжилтаар хүртэж байна. Тэгээд мөнгөнд тулга Жапон хоёрын хооронд бас одоо хоорондоо сайн найз үт тийм ээ. Тэгээд бас одоо тэмцээний дараа сэтгэлийг нь асуудагч нэг нэгэндээ баяр хүрч байгаа юм зүйл харагцаа. За Альфа клубын тамирчин Нинжингийн хувьд бас хоёр удаагийн залуучуудын сайхан тэмцээний 5 дөрөлд орж 5-нд нь алтан медаль хүртсэн. За ингээ үзэгч та бүхэндээ бид бүхэн бас одоо Орхон аймагт Эрдэнэ дотоод зохион байгуулагдсан. За усан сэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээний за эхний тойм нэвтрүүлгээ хүргэлээ. За хоёр тайлбарлагчдаа маш их баярлалаа. Ингээд үзэгчтэй дараагийн дугаараар эргээд уулзъя.